За ингээд 10 дугаар ингийн функц гэснээр нэгдүгээр бодлогыг бодъё. За D ба E гэсэн бодит тоо олонлогын дэд олонлог байдаг. Бодит тоо олонлог гэхлээр нөгөө бүх олон тоонуудаа харгалзуулахыг үзсэн те нэгдүгээр хичээл дээр. За тэгвэл дараах F харгалзаа. D олонлогийн элемент бүрэн E олонлогийн элемент бүрд харгалзаануудаас аль нь харгалзаж байгаа харгалзаануудаас аль нь функц болох вэ гэж асуусан байна. За эхний функц. За эндээс ажиглавал D олонлогийн нэг хэсэг элементэд E олонлогийн A элемент харгалзлаа. D олонлогийн буюу тодорхойлох томоогийн 2 гэсэн элементэд E олонлогийн A ба B гэсэн 2 элемент нэгэн зэрэг харгалзлаа. Харин D олонлог буюу тодорхойлох томоогийн 3 гэсэн элементэд утгын мужийн C гэсэн дүр гарна гэсэн байна. За эндээс ингээ харахад энийг бүгдээрээ дүрслэе л дээ. Дүрсэлж. За тэгэхээр бидэнд D олонлог маань X-ийн 1 2 3 гэсэн ийм нөгөө элементээс харгалцсан ба. За тэгсэн чинь A B C гэсэн 3 нөгөө утгын мужаас 3 дүр байна гэсэн. За энийг ер нь ингэх байж. 1 2 3 дээр угаасаа A ингэчүүл болох юм байна. За хэлбэрээр авчихад A B C гэсэн ийм 3 нөгөө утгын мужаас байгаа гэсэн чинь энэ хоёрт нь болохоор 2 зэрэг харгалцчихад байгаа. Тэгэхээр энэ бол олонлог мөн үү? Зөв харгалзаа мөн үү гэхлээр за энэ бол энэнд ингээ харгалцсан. За энэ болсон чинь энэ болсон чинь B рүү ч харгалцсан мөртлөө дахиад бас хаашаа харгалцсан юм. Дахиад энэ рүү харгалцсан. Харин эндээс харгалцсан чинь дангаараа энд харгалцсан. Тэгэхээр энд гаж асуудал юу вэ гэхлээр энэ 2 гэсэн элемент чинь элементээс нэгэн зэрэг 2 зүйл гараад ирсэн учраас энэ бол функц биш болж таарах нэ. Иймэр ч авч болно. Тэгэхээр энэ бол y тэнцүү 1 гэсэн шулууны гарч ирнэ. Эсвэл нь заавал ийм хавт юу байх албагүй ингэсэн ийм шулуун график байж болно. Чи яаж ирэх вэ? Ингэж зурсан байна. За ийм байж болно. За тэгсэн чи ийм байсан ийм шулуу юм а гэж үзье л дээ. Тэгвэл нь эн чин бас за энэ бол ингээд ер нь яасан ч байсан биш болно шүү дээ. За тэгэхээр нөгөө 3 цэгээ авахлаар эн чин өөр болоод байгаа байхгүй. Жишээлх юм бол энэ дээр за тэг дээр тэг байж болно. 1 дээр 3 байж болно. Гэтэл энэний дунд цэг авахад эний юу нөгөө эний y-ийн утгнуудаа адилхан хэд гардаг ч юм энэ гардаг ч юм ийм болчиход байна. За B харгалзаа. B бол 1-д C харгалцсан байна. C гэсэн дүр гарсан байна. 2 гэсэн тодорхойлох мужийн утгад A гэсэн дүр гарсан байна. 3 гэсэн тодорхойлох мужийн элементэд B гэсэн. За тэгэхээр энд чинь ингээ энэ 3 нь хэдийгээр харгалцсан ч гэсэн энэ 4 дээр л энэ хоёр харгалзаж өгөхгүй. Тэгэхээр энэний элемент бүр нь тэрэнд харгалцах уу гэж бидний даалгавар тэгсэн шүү дээ. За тэгэхээр энэ элементэд харгалзаа байхгүй болчиход байгаа. За тэгэхээр энэ бол бас функц биш. За яагаад вэ гэхээр эн чинь тодорхой нэгэн ямар нэгэн хуулиар нэг шугамн ч юм уу парабол ч юм уу гипербол ч юм ингээд юм явж исэн чинь энэ цаашаа нь тасалдчихж байна гэсэн үг. Жишээ нь y тэнцүү юу гэдэг одоо x-ийн 3 куб зэрэг байж байна. Гэтэл эн чинь ингээд тасралтгүй юм функц байхын тулд бас энэ утга нь тасралтгүй байх хэрэгтэй. Гэтэл
Тэгэхээр энэ чинь 1 2 3 дээр авснаа энэ 4 дээр тасалдчихж байна гэсэн. Ийм учраас энэ бол функц биш болж таарах нэ энэ бий чинь. В-д даалгавар. За тодорхойлолт мужийн 1 гэсэн утганд утгын мужуудаас C гэсэн дүр гарсан байна. Тодорхойлолт мужийн 2 гэсэн элементэд утгын мужаас B гэсэн дүр гарсан байна. За тодорхойлолт мужийн 3 гэсэн элементэд утгын мужаас A гэсэн дүр гарсан байна. За энэ бол функц мөн болж таардаг. Бүгдд нь цор ганц нэг элементэд харгалцсан байна. Гэхдээ энэ маань ямар ч функц байж болно шүү дээ. Тийм учраас энэ бол функц мөн. Функц мөн гэсэн. За ийм хариулт өгөх юм байна. За тэгэхээр энэ бидний энэ гипер бол байж болж байна. Энэ. За дараа нь энэ парабол бол харин болохгүй өөрөөр утгууд байгаа юм чинь. За энэнд бас байж болж байна. За параболд ягаад энэ болохгүй болцсон бэ гэхээр энэ чинь энэ яг зөвхөн энэ харгалзаа бол функц мөн боловч яг энэ харгалзаад парабол болох. Яг тэгэхээр тодорхойлох мужийн 2 өөр утганд энэ утгын мужаас 1 дүр гарч ирээд байгаа шүү дээ. Энэ чинь квадрат болох гэж. Жишээ нь сөрөг 5 гэсэн тодорхойлох мужийн утганд энэ дээр эерэг 25 гэсэн дүр гарч эерэг 5 гэсэн тодорхойлох мужийн элементэд эерэг 25 гэсэн учраас зөвхөн энэ харгалзаа бол энд параболд болохгүй. За энээс өөрчлөс ер нь параболд энэ харгалзаа тогших. Гэхдээ функц мөн. За D даалгавар. Тодорхойлох мужийн 1 гэсэн утга элементэд утгын мужаас A гэсэн дүр гарч байна. За тодорхойлох мужийн энэ 2 гэсэн утганд утгын мужаас бас A гэсэн 1 дүр гарлаа. За тэгээд 3 гэсэн тодорхойлох мужийн элементэд утгын мужаас C гэсэн дүр гарч байна. 4 гэсэн тодорхойлох мужийн элементэд D гэсэн дүр гарсан байна. За энэ яг функц мөн. Гэхдээ функц мөн. Гэхдээ энэ бол бидний яг стандарт хийдэг функцд бол энэ ингээд олчихгүй байх. Тэгээд энэ яг функц мөн болсон гэхээр энэ тодорхойлох мужийн 2 өөр элементэд утгын мужаас 1 элемент харгалзаж болно. Харин тодорхойлох мужийн 1 элементэд утгын мужаас 2 дүр гарч болохгүй. Тэгээ энэ эхний 2 бол яг эхний 2 дээр нэг квадрат байж болно шүү дээ. Сая бид нар энэ дээр нөө сөрөг 5 дээр ирсэн. За бүр яг томсоо ерөөдөө сөрөг 2 эерэг 2 гэсэн энэ 2 утга гэсэн үг. Одоо элэг хийж бол энэ шүү дээ. 1 2 гэсэн энэ утгуудад энэ харгалзаж байна. Гэхдээ энэ квадрат биш вэ? Эний утгыг бодох нэг. Яндээс 1 элементэд А харгалзаж байна. 2-т Б харгалзсан. Гэтэл функц мөн зөв харгалзаа мөн бол энэ хоёрт бас харгалзаж явах ёстой. Гэтэл энэ бол харгалзаагүй учраас харгалзаа үүсээгүй учраас энэ бол юу болох юм бэ? Функц биш болж